та. За барьсан. За танд нэг мэдчилгээ ирсэн. Тэгээ бид нар хүрэх гээд та хаана гол. Тийм. За нэг 3-4 минут талхаа та. Нагаа тасаа. Тэгээд мэдчилгээ ирсэн. За мэдчилгээ хүлээ авах юм байна айлд байна гэж байна. Тэгээд та нар намайг харсан бах гоё дээл өмссөн биш хүндэтгэхтэй явж байгаа. Сая алтан газар доор ингэрээ мэлсэн. Энэ хүндтэй ирэх юм. Хүүхдүүдээс нийлгэсэн. Гоё бэлгийг авч өгч. За одоо бүгд харж. Мэдчилгээг хүргээ айлд ирсэн шүү. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нандин өгүүлбэр шүлэг мэдчилгээ маань өнөөдөр нэгэн хүндтэй ирэхээ зарчилсан байна. За сая Ахмадын баяраар эрхэм баяр сайхан ах маань ингэрээ алтан газар задангоор мулаасан. За тэгээд өр хүүхдүүдээс нь аавда хайртай шүү гэд хүндэтгэл үзүүлсэн энэ хүн мэдчилгээг дамжуулах гээд ирсэн байна. За юуны өмнө танд Ахмадын баярын мэнд хүргэе. За баярлалаа. За тэгээд түрийн дээд алтан газар задангоор ингэрээ мулаасан бас танд баяр хүргэе. За баярлалаа. За тэгээд танд мэдчилгээ ирсэн. Тэнээс ирсэн гэж бодож байгаа хүн байна уу? За. Дэслсэн ба. Энэ хүн сайхан бэлэг дурсгалын жазыг мэдээж эхлээ танд. За баярлалаа. Дурсхий мөн миний аав урт удаа наслаад үргэлж өр хүүхдүүдтэйгээ амар амгалан сайн сайхан байгаарай гэдэг энэ хүн гоё яс тэмлхийг гоё цагаан эдэн мэдээж бас танд бэлгэлээ. За баярлалаа. За тэгээд мэдээж энэ хүн захыг уншаад өгөөрэй. Заавал дамжуулаа хэлээд өгөөрэй. Тэгээд аавда нөгөө байнга хэлж чаддгүй үгээ энэхүү захиан дээр буулгасан байгаа. Тавьчих та. Тэгээд тэгэхээр өөрөө уйлдаг байхгүй. За тэгээд баяр сайхан ахта. Ирсэн захиаг нь дуудъя. Хайртай аав баяр сайханда хөө содном жамсынх нь гэр бүлээс гэсэн байна. За. Сайн байна уу? Аавда энэ захиа очих өдрийн мэндийг айлтгахыг. Юун түрүүн аавда төрийн дээд алтан газар одонгоор ингэрээ мэлаасанд халуун баяр хүргье. Очиж амжаагүй дуучлаарай. Тэгээд мөн аава ээжээ та хоёр миний бүх зүйл минь юм шүү. Дутууг минь нөхөж, дундуурыг минь дүүргэж, алдсан болгоныг минь засаад хайр халамжаар бэлхүүлж байдаг та хоёртой хүүн маш их хайртай. Хүүн одоо 4 хүүхдийн аав болсон ч та хоёртой эрхлээд л нэг тийм жаахнараа л байгаад идэх юм аа. Таныхаа өвлүүлсэн хөдөлмөрч зангаар өдий хүртэл сайхан амьдарч яваа. Хүүгийнх нь хотод амжуулах гад ирсэн бүх ажил нь амжилттай бүтсэн гэж дамжуулсан. Удахгүй та хоёр дээрээ яваад очноо. Тэгээд надаас дахин хэлээд өгөөрэй гэсэн. Та хоёр минь миний бүх зүйл минь юм шүү гэд дамжуулаарай гэж хэлсэн. Баярлалаа. Тэгээд хайртай хүү содном жамц бэр удуул нараас нь 2025 оны 10 сарын 8-нд гэсэн энэхүү гоё сэтгэлийн өгтөө захиаг бас тань. За баярлалаа. За тэгээд та хүүхдүүдтэй хандаад ерөөлөө хайрлаад их уяхан хүн бэ те ах минь. За яах. 10 сарын 1-нд мэласноо. Тэгсэн. Тэгээд нэг хотод ажилдаа явж байгаа болохоор очиж амжаагүй би баг ганцаархан үлдсэн гээд над руу өчигдөр бүр ингээд чат бичээд надад ээжтэй холбогдсон. За би хоёр хүүхдтэй 6 амбил миний хоёр хүүхдтэй 4 хүүхдтэй амбил сайхан эмэр утх нь айл болсон. Ороод эдийг хүртэл зарж амьдралыг чи хойш таацсан маш их бодож өгдөг шүү гэж хэлмээр байна. Сая одоо энэ чинь дэвч гарчааг ирсэн миний хүүхэд. Тэгтээ нь одоо яах? Одоо дөрөвхтэй аа болчихлоо. Тэгтээ нь одоо яах вэ? Хараа байд юм аа гэдсэн шүү дээ. Тэгтээ би одоо миний хүүхэд одоо ямар ч яасан хойш амьдрах хугацаанд ямар ч яасан хожигдохгүй хаа. Тэгээд одоо хүүхдүүдээ нэрүүлэн сайхан өсөд хантайгаа нь одоо сайхан заяа бүтэн тэгш амьдралтай дүүрэн жаргалтай сайхан амьдраарай л гэж ярьж шин.
Тэгээд таяртаа маш их хайртай гэж дамжуулсан шүү. За. Игчэд бас зөндөө хайртай шүү аавч За. хайртай хэлээд өгөрэй гэсэн. За. За тэгээд танд бас халуун баярыг. За баярлалаа. Баярлалаа. За эдгээр сайн сайхан хүсье өрөө. За баярлалаа. Хүний төлөө явж байгаа бас их баярлалаа. За. Аз чарга баяр баясарлаа